Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Дэлхийд данстай Монгол циркчид нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид энэ мөчид Монгол улсын гавьяач жүжигчин Радна Базрын нэрэмжит циркийн сургууль дээр хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгэхээр энд бол манай өнөөдрийн зочин дэлхийд данстай Монгол циркчин маань яг бэлтгэл сургуулийн дээр байгаа. Ингээд хамтдаа орж нэвтрүүлгээ бэлтгэцгээе. Хуучин модон цирк гэж хайж авсаар ирсэн. Дарчуулын хийдийн яг баруун талд байт юм байна. Тэгээд энд бол бас олон хүүхдүүд хичээллэж байна. Олон залуучууд хичээлж байна. Бас циркийн урлагийг хөгжүүлэхэд соён үнээрээ оруулж байгаа. Олон залуучууд бол энэ барилга дотор байдаг юм байна. Манай өнөөдрийн зочин бол Будах байгаа. Тэгээд Будах бас үзэгчдэд өөрийгөө танилцуулаад бас нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна да. За ингээ юуны өмнө ингээд үзэгчдтэй ингээд X Roses уран уралтын төвийн уран уралтын заалнаас ингээд мэдчилж байна гэдэг намайг бод гэдэг. Тэгэхээр энэ яг одоо барилга дотор циркийн чиглэлээр үйл ажиллагаа хийж байгаа хичнээн сургуулийн төв байна. За одоо энэ манай энэ хуучин циркийн байранд маань одоо ингээд циркийн сургуулийн хүүхдүүд маань одоо бэлтгэл сургуулаа хийж байна. За тэр цааталтаа Циркус Монголиа Хатанбаатар тийм ээ. Хадгаахын маань одоо бас циркийн уран бүтээлчд маань үйл ажиллагаагаа явуулж байна. За энд ингээ X Roses гэдэг ингээд уран уралтын ингээ манай төв ингээ ажиллаж байна. За ер нь бол манай төв нь бас эндээ бас хүүхдүүдээ бас давхар бэлтгээд одоо мэрэгжлийн төвшөнд очсон жүжигчтэй бол үндэсний цирктэй бид бүгд одоо бас гэрээгээр хамтарч ажиллаж байгаа. Үндэсний цирктэйгээ бас давхар хамтарч ажилладаг. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань дэлхийд данслагдсан бас Монгол циркчдыг үзэгчдтэй бас таниулан сурталчилж яваа, циркийн урлагийг бас дэмжиж яваа бас нэг ийм нэвтрүүлэг байгаамаа. Тэгээд манай нэвтрүүлэг бол мэдээж Монгол циркийн хөгжлийн төвтэй бас хамтран нэвтрүүлгээ бэлтгэдэг. Монгол циркийн хөгжлийн төв бол нэвтрүүлгийн санаачлан бас зохион байгуулагч байгууллага байдаг. Тэгэхээр ер нь Монгол циркийн хөгжлийн төвтэй хэрхэн хамтарч ажиллаж байна. Тэгээд ер нь хичнээн уралдаан тэмцээнд оролцоо. За ер нь Монгол циркийн хөгжлийн төвтэй бол ойролцоогоор одоо ажиллаад ер нь бол бас 6-7 жил болж байна л да. Бид бүгд бол бас хамтран ажиллах тийм ээ дараачихаа санал бодлогыг бол байнга ерөөсөө хоорондоо бас ярилцаж явдаг тийм ээ. Ирээдүйд ер нь манай цирк яаж хөгжүүл одоо тийм ээ. Тэрэн дээр одоо ямар жүжигчдэр ямар тусламж одоо тусалцаа одоо өөрөө өөрсдөө мэдлэг ухааныг одоо зориулвал одоо цаашаа цирк яаж хөгжих вэ гэдэг тал дээр бол бид бүгд бол байнга холбоотой ажиллаж мөн дээрээс нь одоо авьяаслаг гарч ирж байгаа шинэ уран бүтээлчд гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр бүгдээр бол бас давхар одоо ажиллаж байгаа. Тэгээ сая бас яг орж ирээд харсан таны ширээн дээр ингээд игнүүлээд тавьсан гадаад пассворд байна л да. Манай хүүхдүүд ийшээ явах гэдэг нөө. Тэгээд хүүхдүүд маань тэгэл ер нь бол байнга ийш тийшээ явна л да. Тэгээд заримдаа хүүхдүүд маань дутна, заримдаа бас илүүднэ. Тэгэл дутгаар нь зарим үед хүүхдүүдэд хайна, илүүдэхээр нь зарим нэг нь үлдээчихэр бас гомдно хэцүү шүү дээ. Яа бас тий. Гэтэ яг ямар ч байсан бас энэ уран бүтээлийн чанарыг бас өндөр байлгахын тулд хамгийн гол нь бид бүгдийн зорилго чиглэдэг тийм ээ. Мэдээж бас дотор ингээд бас бэлтгэл сургууль хийж байгаа хүүхдүүдийг бас бүгдийг нь бас аятайхан жигтгэн болгочихсон. Бүгдэнд нь бас аятайхан тийм ээ тоглолтын одоо бүх одоо гэрээ контрактуудыг олоод өгчээсэн бас нэг өөрсдийн гэсэн энэ авьяас бэлгийн цааш нь хөгжүүлж гинсэн гэсэн үүдэн дээрээс бол янз янзын бас маркетингийн үйл ажиллагаанууд маш өндөр байх гэдэг утгаараа бол бас ажиллаад байгаа юм л да. Тэгэхээр бас ингээд хүүхдүүд одоо энд бол ерөнхийдөө нэг хэдэн насны хүүхдүүд байна. За ер нь бол яг хөтэ одоо бол 18-наас 16-18 нас хүртэл насанд хүртэл бол хүүхдүүд бол суралцах хэрэгтэй тийм ээ. Тэгээд ер нь бол бас насан туршаагүй хүүхдүүд бол одоо нөгөө хөдөлмөр эрхлэх гэдэг тал дээр бол бас одоо хуулинд бол тийм ээ зөрчилтэй байдаг. Тэгтээ бол бид бүгд бол бас өөрөө орны одоо энэ брэнд болсон тийм ээ энэ уран уралт гэдэг бас их сайхан энэ авьяасыг гадны одоо тийм ээ гадаадын орнуудад бас сурталчлах зорилгоор бол бид нар бол насан туршаагүй хөрсөн хүүхдүүд фестивал одоо янз бүрийн уралдаан тэмцээнд бол маш их төлхөө оролцож байгаа. Тэгэхээр бас сүүлийн үед оролцсон уралдаан тэмцээнээс хүрсэн тий одоо шагнал юу байна? Мэдээж дэлхийн одоо хэмжээний
Азийн хэмжээний олон уралдаануудад оролцсон гэж би дууссан л да. За ямар ч хэлсэн манайх ингээд бид бүгд чинь одоо нэг багштай. Бид бүгдийн багш бол ардын жүжигчин төрийн шагналд Цэнд Аюушгаа. Одоо манай Монгол улсын одоо хамгийн анхны уран нуграач тийм ээ. Миний багш тийм хүм. Тэгээд бид бүгд одоо багшийнхаа үйл ажиллагааг 2004 оноос хойш ингээд үйл ажиллагааг ингээд залгуулад бид нар чинь багшаасаа нэг 10 хуруунд багтахаар л хитэн шавнар нь үлдсэн. Тэгээд бид бүгд чи одоо ингээд өдийг хүртэл одоо ингээд бас ингээд нэлээ олуулаа болцоод ингээд байж байна. За тэгээд тэрнээс хойш одоо 2007 оноос хойш ингээд тэмцээн уралдаан одоо Монте Карлогоос мөнгө тийм ээ том шагнал уучуугийн 3 удаагийн хүрэлгээл тийм ээ. Оросын холбооны усаас Гран При ингээд том ингээд олон улсын тэмцээнүүдээс ингээд шагнал авсаа. Тэгээд түүнд тэгээ бас Вьетнамын бас тэмцээнээс бас тийм мөнгө хүрэл тэмцээн авлаа. Сая 2013 онд маш их амжилттай байлаа хүүхдүүд тийм ээ. Нороо өгшийн нэрмжит Нор самбууга ардын жүжигчин төрийн сойрхол тийм 100-ны манлай жүжигчин Нор самбууга одоо миний багш бас тийм ээ. Миний бас мөн багш. Тэр хүний маань одоо нэрмжит уран уралдааны тэмцээн боллоо шүү дээ сая 2013 онд тийм одоо сая өнгөрсөн жил. Тэгээд Монголдоо тийм ээ бүх одоо уран нуграачдыг хамарсан тийм сайхан тэмцээн боллоо. Тэгээд тэр тэмцээнээс хүүхдүүд маань 2 алтан медаль авсан. Нэг Монгол үзүүлбэрээр нэг одоо модерн үзүүлбэрээр ингээ 2 алтан медаль авсан. За тэгээд түүнийгээ залгуулад 10 сард Аз зэрэглэлийн уучуугийн тэмцээнээс бас хүрэл арслан шагнал авсан. За тэгээд ирээд тун удаагүй байтал Италиас бид нар урилга аваад тэгээд Итали руу очсон. Италид очиод Алтан цирк гэдэг наадамд оролцоод бас Алтан цом болон бас шилдэг номерын одоо шилдэг гэсэн одоо бүх одоо тавилт одоо одоо дээрэс нь трүк тийм ээ трүк бол маш их өндөр зэрэгэлтэй байсан гэж бид бүгдийг бас тусад нь бас тэгээ шилдэг гэдэг шагналыг дээрэс нь засгийн газрын хүндэт медаль гэдэг Италийн парламентын тийм бас медалаар шагнасаад энд байна. Ямар хөрх юм бэ те. Тэгэхээр 1861-ээс 2011 гэсэн байна. Тэгээд сая нэг Италид бол бас их сайхан завшаантай юм болохоор Ватиканы талбай дээр Папын өмнө тоглосон. Папа Франческогийн өмнө тоглосон. Папа Франческо яг тухайн үед одоо тэр Ватиканы талбай дээр маш том одоо уулзалт тийм ээ одоо бас ард түмтэй одоо мэдчлэх тийм ёслогоо болсон. Тэнд бол хамгийн гол нь бас олон орны тийм ээ өнцөг олон бүрээс одоо Франческотой одоо бас мэдлэх гэж тэр Ватиканы талбайгаар хэдэн мянган хүн байсан би бол одоо бас сайн санахгүй. Асар олон хүмүүс байсан. Тэгээд бас тэр том хүний өмнө бас бид бүгд бас маш их ойрхон зайд одоо ингээд тоглосон доо. Өөрөөсөө Монголын уран нугалт гэдэг юм бас тэр үнэндээ харуулсандаа амар их ер нь багталтай байна. Энэ ямар гой самбар вэ те? За энэ одоо сая нөгөө 70 жилийн болсон шүү дээ манай циркийн. Тэгээд ингээд бас бүх одоо хамтлаг уран бүтээлчид одоо өөрсдийн гэсэн студ ажиллаж байгаа хүмүүс маань бас өөрсдийн гэсэн баг зэрэг юм цонх маягийн те ийм бас гаргацсан төвөөр ингээ гаргасан. Миний одоо хамгийн одоо хайртай хүндэлдэг хүн маань бол миний багш юм байгаа. Миний багш ч одоо 58 оноос хойш ер нь үеийн циркчдыг одоо олон хүнийг одоо бас тийм ээ авьяасын дэмжиж одоо Монголын циркийн нэр хүндтэй олон хүмүүсийг одоо бий болгосон хүн маань миний багш юм байгаа. Манай Монголын циркчдийн бараг л одоо бүхэл хүмүүсийн багш хүн дээ. Тэр энэ ямар үзүүлбэр вэ? За энэ миний хамгийн анх хийжсэн одоо хос акробатын үзүүлбэр. За манай багшийн маань Ач Батын одоо миний алтан бортноор тий. За энэ би одоо энэ ч одоо 13 настай байсан. Анх одоо 6 сарын 1-нд одоо юуны Сүхбаатарын талбай дээр бид хоёр одоо хамгийн анхны номероо ингээд тоглож байгаад ингээд зураг авахулсан. Энэ толгой дээр би нэг гараар зогсдог гэсэн яг гарахын өмнө ингээд авахулсан байгаа. За энэ зурагдаг бол. За энэ манай энэ Тунгаа гэдэг нэг одоо манай бас охин байсан. Энэ Монте Карлогийн алтыг авсан. Манай багштай тэмцээнд яваад Монте Карлогийн хүүхдийн тэмцээнээс алтан медалийг авсан охин байна. За энд одоо манай лавг очирмаар нь одоо энд ингээд бас ингээд манай лавг очирын маань ингээд зураг байна. Соёлын тэргүүний ажилтан. За энд ингээд манай энэ номерыг та тавьчихсан гэсэн үү? Тий лавгад энэ номер чинь Монте Карлогоос хурж ирээд багштай хурж ирээд хүрл авсан шүү дээ Монте Карлогоос манай лавгач нь. Тэгээд түүний дараа
бид хоёр энэ номерыг ярилцж байгаа. Ингэвэл яах вэ, тэгэл яах вэ гэж байгаа. Манай лавга битгаар энэ номерыг хийсэн. Ингээд голоосоо ингээд нэг хан нэвтэлж байгаа хүн маягтай ингэж гарч ирдэг. Тийм бас тийм гоё номер болсон. Дараа нь бас өөр хүүхдүүдэд бас ингээд дахин өвлүүлсэн л дээ. Их сайхан номер байсан. За тэгээд бас олон үзүүлбэрүүд байна. Ер нь таны хамгийн хайртай үзүүлбэр. Миний хайртай үзүүлбэр чинь ингээл байж та. Энэ хас акробат байна. Миний сандлын тэнцвэр байна тийм ээ. Одоо энэ номерыг одоо ингээд миний багш маань бас тавьсан. Дээрээс нь одоо энэ манай циркийн дарга байсан Батмөх дарга маань одоо энэ номер дээр бол надад ажиллаж надад энэ номерыг тавьж өгчээсэн. Дээрээс нь бас агаар Штамбарт гэдэг номер манай Эрдэнэ цогт ах маань бидэд бас тавьжсэн. Бид 4 хүний бүрэлдэхүүнтэй тэр агарын номерыг бас циркийн орой дээр шахав ингээд сонс иргэдэг бас их гоё номер байлаа. Тэгээд сүүлд би өөрөө нэг олон бариулнууд одоо тийм ээ одоо гарн дээр тулдаг таяг гэх юм уу тэрийг ингээд өрөөд тоглолт нэг тийм номер хийсэн. Түүн дээр давхар бас хувцас солиод тийм одоо нэг тийм хөгжилтэй арга гэсний номер бас хийсэн. Тэр номероор ч одоо бас энэ тэнд бас нэлээд их тоглож одоо хүмүүсийг жоохон инээлгэх гэсэн.
За бод багшийн шавнар маань яг бэлтгэл сургуулалтын дээрээ байж таарад тэгээ энэ мөчөд уулзсан байгаамаа. Тэгээд бас залуучуудтайгаа энэ мөчөд танилцъя гэж бодож байна. За намайг их гэрлэдэг. Би одоо ингээд уран уурхлаар хичээлээд 13 жил болж байна. Тэгээд яг саяны сүүлийн тэмцээнд бол зургуулаа X-Spiders гэсэн үзүүлбэрээр Хятадын 11 сарын тэмцээнээс хүрэлцэн. Тэгээд 12 сард болсон Италийн Ром болсон Алтан цирк наадмаас бас алтан цаавын авчираад одоо байж байна. Тэгээ өмнө нь бол зөндөө тэмцээнд бас оролцож исэн. Хамгийн анх 4 хасаараа 2009 онд бас Хятадын Уучаагийн Аз зэрлийн тэмцээнээс хүрэл харсан зам. Тэгээд 12 онд нь Казахстан улсад болдог бас олон улсын циркийн тэмцээнээс алтан зам. 11 онд бас Аз зэрлийн тэмцээнээс хүрэл зам. Тэгээ 13 онд яг ингэж дэвж байна. Сайн тэмцээнд оролцоод байж. За. За намайг Мөнгөн цэцэр гэдэг. Би одоо энэ Монголтай хичээлээ 7 жил болж байна. Тэгээд 14 настай. Тэгэл яв. 7 настайгаа эхлээд хичээлж байгаа юм биш үү тий? Тий. Яа. Намайг Ганцоргийн Сарангуй гэдэг. Би энэ урлаар хичээлээд одоо 7 жил болж байна. Би 14 настай. За. Намайг Төгөлдөр Сайхан гэдэг. Нугалтаар хичээлээд 13 жил болж байна. Тэгэхээр яг одоо нугралтаар хичээллэх бас одоо санаач гэх юм уу хамгийн анх одоо эсвэл өөрснөө хүсэж мөрөөдөж ирсэн үү эсвэл одоо аав ээж нар найлныг дугууланд авчираад хөтлөөд оруулдаг юм байлаа тийм байдлаар орж ирсэн үү анх бас яг одоо нугралтаар хичээлсэн үе бүгдээр хамтдаа гоё эргээд дурсан идэх үү Ах зургатаар хараад хүүхдүүд айгуу гоё харагдал тэгэл ээж амаавтай хамт шалгуулж орж ирсэн да. Тэр үе эргээд дурсан яг яаж ирсэн Яг нууралтанд уу? Одоо саний л та. Тэм гэсэн багш дээр орж ирээд шалгуулад тэгээд зэрэг сандгүй. Би болохоор анх цирк үзээд тэгээд орон оролт гэдэг зүйлээ хараад тэгэл орчихсон. Би ч гэсэн тийм цирк Миний ч ихсэн адилхан зургатаар үзэл ер нь айгуу дуртай. Гэтэ яг яавыг хэр явж чадахгүй тэгээд байдаг гэсэн. Нэг өдөр тэгэл ээж таньдаг хүнтэйгээ ярьж байгаа л авчир шалгуулаад ил тэмцээл явж эхэлсэн л дээ. Эхний нэг 7 хоног явсан. Би шантраад бас явж чадахгүй үйлч юм болоо буу юм болоод тэгэл дараа нь нэг жоохон хэсэг амарч байгаа л ирээл явсан. За тэгэхээр ер нь дараагийн уралдаан тэмцээнд оролцох тав маань гарсан уу? За тэгээд ер нь бэлтгэл хэр хангагдаж байна? Сүүлийн үед бас шинэ үзүүлбэр бэлтгэж байна уу? Тэгээ ер нь нэг үзүүлбэр ойролцоогоор хэдийн хугацаанд бэлтгэгдэж гарддаг юм бол? Нэг үзүүлбэр бол ер нь бол айгу удаан бэлтгэлтэй нөгөө хүүхдүүд өөрөө өөрсдийнхөө бэлтгэлийг маш сайн хангасан байх хэвээр номерт орохын тулд эхлээд техникийн хувьд доотлол нь 5 жилээс дээшээ байж тэр айгу сайн хангагдсан байдаг. Тэгээд номероо бэлдээл ямар ч нэг жил мэл бол бэлтэн л дээ. Тий. Тэгээ энд чинь бас хэрвээ номероо сайн бэлдэж чадаагүй бол эрсдэлтэй шүү дээ тий. Тэгэхээр ер нь дараагийн бэлтгэж байгаа шинэ үзүүлбэр бас бэлтгэж байгаа юу? Надад тийм шинэ үзүүлбэр их байхгүй. Яг нэг сая тэмцээнд орчихсан X-Spiders үзүүлбэрээ. Тэгээд өөр манай жоохон багчуудтай холбоорлаад дахиад тэр нартай тавьж байгаа.
Саяны энэ нөгөө нэг шинээр гаргасан X Spiders гэдэг нэг бид бүгдийн бас нэг зохиосон нэр маань тийм ээ. Ямар өдөр бодохтэй. За яах вэ? Ер нь бол үл мэддэгдэх одоо тийм мэдээж одоо аалц гэж байна тийм. Гэхдээ бол яг бид нар бас энийг бол бас ямар тийм ээ одоо энэ сүүлийн үеийн хүмүүс одоо ямар хөгжим сонирхож байгаа ямар одоо тавилт хөдөлгөөн тийм ээ бүжиг одоо сүүлийн үеийн одоо дээрээс нь одоо хореографууд одоо ямар байх вэ те бид бүгд тэрийг бас жоохон судалж үзээд за нэг ингүүл яах вэ хэдүүлээ бүгдээрээ ингүүл яаж ийн гэж хоорондоо яриад тэрийг гаргаж байгаа юм л да. Тэгээд тэрнийхээ гаргасныхаа үндсэн дээрээс газар байдаг газрын доор ингээд тийм ээ бас ингээд ямар амтд байдаг тийм ээ тэнд л одоо шавж мавж юу байна те та усанд одоо ямар одоо бас нөгөө юу одоо хорхоо тийм за тэгээд тэнгэрт бас ямар сонин амтд одоо бас байдаг үлээ тийм ээ тэр бүгд амтдын зүгээр ингээд нийлмэлж гэдэг юм аа тийм зүгээр тийм гоё хийсвэр тэр болгоныг бас хөдөлгөөнөөр бас хүмүүст мэдрүүлэхэд бол одоо тэгж нөгөө номерийнхоо нэрийг өгөөд тэгээд бас тэрнийхээ тал дээр хувцс дизайнер дээр бас бид бүгд ажиллаад бас нэг тэр номерыг гаргасан тийм Spiders гэдэг. Тэгээд ер нь бол бид бүгд ч бас тэмцээнд орохоос өмнө Монголын арт түмэнд бол тодорхой хэмжээнд бас нэлээд хэд одоо энэ номеруудаа X Rose-ийн тим жүжигч тэмцээнд явах гэж байна гингүүч манай монголчууд үү гээл тэгэл ямар ч гэсэн тоглосны дараа бол маш их хамгийн сайхан одоо юу н одоо нэг сэтгэлийн одоо нэг айгуугаа баярлууштай зүйл нь бол тоглосны дараа маш их сайхан алга ташилт одоо тэр шүүгэл мүгэл юу байдیں те орилдоо тэр бол хамгийн сайхан байдаг. Тэгээд тэр болгон дээр бас нэг тусуулдаг бас манай улсууд байна шүү дээ тийм ээ. Манай энэ хошиншогийн одоо X төс те production энэ Emotes production мөрөөдлийн театр те энэ бас production-ы энэ залуучуудаа бас ах нартай агч нартай бүгдээрэнд баярлаа гэж хэлмээр байна те бас тодорхой хэмжээнд бас бид бүгд ч бас тайзан дээр бас бэлдэх шаардлагатай байдаг тухайн үед бол бас бид бүгд байнга зэрэгтлийн өмнө тоглоод байх одоо ямар ч тийм боломж олцоо байдаг тэр болгон дээр ингээл бид бүгдийг бас ингээл айгуу дэмжээл ингэдэгт нь би бүр хайстай үнэхээр их баярлалтай циркийн урлаг за уран нугаралт тэр дундаа мэдээж манай үндэсний маань их сайхан бахархал болсон. За тэгээд дэлхийд болсон Монгол урлагийг бас сайхан хөгжүүлж байгаа урлагуудын нэг. Гэхдээ тэр дундаа бол нэлээд дээгүүрт бичигдэх урлаг гэж бол бодож байна. Тэгэхээр одоо энд бэлтгэлээ зэрэгчд маань. Бэлтгэлээ. Бэлтгэлээ хийгээд явж байгаа хооронд одоо ахаал арталтан зөндөө асуудал шүү. За одоо жишээ нь гэлтэхэд одоо энэ гадаад паспорт ингээл явж байгаа. Тэр визийг хөдөлтөд явна. За тэр одоо өмсөх хувцас хэрэгтэй болно энэ хүмүүс чинь очоод идэж уух хоолгон хэрэгтэй болно. Яаж тогтцоод байна тэр зүйлс вэ? За ер нь бол одоо энэ чинь бас уран уралтын нэг номер гэдэг бол ганцхан одоо бид бүгдээс одоо шалтгаалгүй маш олон хүчин зүйлүүдээс одоо шалтгаалж байгаа юм л да. Дээрээс нь хамгийн нэгдүгüрд бол хүүхд бол хамгийн их төвхтэй өөр ингэсэн тийм зорилготой байх хэрэгтэй. Дээрээс нь эцэг эхчүүд гэж одоо маш их мундаг одоо тийм ээ оюуны болон тийм ээ маш их сэтгэлийн хөрөнгө оруулалтуудыг бол эцэг эхчүүд хийдэг тийм ээ.
За тэгээд дээрэс нь одоо бид бүгдийг одоо дэмждэг одоо аппарат хэрэгсэл хийдэг одоо манай энэ циркийн аппарат хэрэгслийг хийсэн одоо энэ улмаа отгоо гэдэг хоёр ах маань одоо басан тий. Тэр хоёр хүнд бол үнэхээр одоо бүр баярлалаа дандчихгүй. За бид бүгдийн хувц хонрыг хийдэг одоо тэр Даштулам гэдэг нэг одоо манай циркийн насаар одоо хувцас хийсэн тийм ээ. Тэр хүн маань одоо бас баярлалаа дандчихгүй. Даашка гэж гэрлээ хоёртаа. За тэгээд дээдлэлт нь бид бүгдийн дизайнер болгон хувцсны одоо нэг чиглэл дээр ингээд яг миний ингээд тий би ч нөгөө бодсноор ингээд тий за нэг ийм байвал яаж нөгөө би ч өөрөө яаж зурж чадах юм шүү дээ. Энд нь яг ингэмээр энэ тэгмээр энэ гээл тий. Тэгээд дээрэс нь бас давхар манай найзууд одоо бас санаагаа өгдөг байхгүй тий. Манай зоргоо гэдэг дизайнер байна тий. Соёлоо гэдэг соёлмаа гэдэг дизайнер байна. Тэр бүхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ болгоны ардталт бол бас ингээд нэг ингээд чиг зориг одоо ингээд жишээлбэл би чинь заримдаа ингээд тоогооч нь олчин жолооч нь олчин тий гадаад явахаараа тоогооч нь олчин тэгээ энд байхаараа жолооч нь явах чинь халтуранд очихоор гүрүү шиг нь олчин тэгээд энд дээр ирэхээр багш нь олчин тэгээд бид дэшээ уцаар яриад явахаараа менежер нь олчин гэрээгээ ихээр одоо гадаад харилцааны хүн болчдөг ч юм уу тий тэгээд мэдээж бас хүүхдүүдийн эрх ашгийг одоо хамгаалахын тулд гэрээг бол маш их өндөр чанартай байх хэрэгтэй очоод одоо бид бүгд одоо хооллох унтлах байр тийм ээ ирж очих унааны зардлаа тэнд одоо хамгаалтын одоо бид тэр ямар хамгаалтанд байх уу яах вэ их үү тийм ээ хүүхдүүдийн одоо сургалтын асуудлуудыг бас яаж давхар шийдэх үү насан туршийн хүүхдүүд одоо сургууль явж байгаа үе тийм тэр болгон дээр ер нь бол тэр болгоныг амжуулна гэдэг бол бас их ер нь асар их хурдан л хөдлөхгүй бол ер нь тэгэл аливаа юмнаас дорхно хоцроо шүү дээ тэгэл. Тийм учраас яг одоохондоо бол манайх чи энэ жил одоо ингээд баг 10 дахь жилтэйгээ ингээд золгож байна. Тэгээд ямар ч байсан манай энэ эхний энэ жүжигчд маань эхнээсээ ингээд маш сайхан том болоод ирлээ. За эхнээсээ ингээд манай 6 жүжигч маань соёлын тэргүүн болчлоо. Тэгээ энэ бүгд чинь бас одоо ажиллагаа ингээд давхар ажиллаа нугалцаад ингээд энэ тал талаасаа ингээд бид бүгд чинь бас ажил төрлөө ингээд хуваагаад ичгэр чинь бас юм бол бас хөнгөрөөл ирж байгаа юм л да. За манай студиэс манай центрээс төвс тийм ээ. Ямар ч гэсэн одоо нарны циркэд гол дүрээр одоо ихэр цэцэг гэдэг одоо энэ охин одоо ажиллаж байна. Бүр Монгол улсаа төлөөлөд гол дүрээр нарны циркэд ажиллана гэдэг бол бид бүгдийн бол маш том амжилтаа гэж би бол дотроо боддог. За Монгол циркийн хөгжлийн төв одоо манай энэ РК Эрдэнэ тийм ээ. Бид хоёр ч нь бол ер нь багасаа бас ингээл бас хамтран ажиллаад найзууд. Бид бүгд бас хин хиндэ бололцоотой үедээ аль болох талаар ингээд туслахыг хичээдэг. За тэгээд манай Эрдэнэ манай олон хүүхдүүдэд бас тусалсан. Менежерийн үүргийг бол маш сайн хийдэг хүн. За тэгээд энийгүүрээ ингээд давмгаалаад одоо ингээд сая хэд хэдэн тоглолтч одоо Монголд авчирч тоглоуллаа шүү дээ тийм ээ. Дэлхийн циркийг авчирч тоглоуллаа, мөсөн цирк авчирч тоглоуллаа. Ер нь цаашдаа бас одоо олон циркүүд авчирч тоглоулах гэж төлөвлөж байгаа. Дээрээс нь одоо энэ манай чадaltaй уран бүтээлчдэг бол бас зөв чиглэлүүн зөвлөлж одоо өөрөө өөрсдийн санаа бодлыг ярилцаж тийм ээ. Цаашид яаж циркийн төлөө яаж том юмнуудыг хийх үү гэдэг тал дээр бол Эрдэнэ маань бол бас их олон үүрэг гүйцэтгэж байгаа. Гадаад дотоодын маш олон гэрээ контрактууд хийж байна. Энэ бол ирээдүйн бас энэ цирк чинь болж байгаа энэ жүжигчдэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэж би бодож байна. Тэгээ иймэрхүү хүмүүс ер нь бол бас тий хөгжлийн одоо ийм төлөө гэсэн юм олон хүмүүс байх юм бол манай цирк маань бол ёстой нэрэ аль хэдийн одоо дээшээ гарахад маш хурдцтай байгаа. Тэгтээ бол бид бүгд бол бас тодорхой хэмжээнд өөрөө өөрсдийнхөө хэмжээгээр бол зүтгэж байгаа. Тэггүй яг энэ ч одоо манай ТV10 телевиз циркийн урлагийг дэмжиж ажиллагч байгууллага, дэмжин ажиллагч телевиз гэж явж байгаа. Тэгэхээр манай телевизэд чинь яг энэ саналыг одоо энэ нэвтрүүлэг, ийм нэвтрүүлэг хийя гэдэг саналыг Эрдэнэ ах чинь тавьсан байхгүй юу? Энэ ажил ч гэсэн бас энэ циркийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр бол бас болж байгаа шүү дээ. Тэгэлгүй байх. Энэ одоо бас дэлхийд данслагдсан тийм мундаг циркчдтэй, цэнхэр дэлгэцээр үзэгчтэй уулзуулаад явж гинэ гэдэг ч юм бол гоё тий. Тэгэхээр энэ сүүлийн үед авсан шагналуудаас ойлоо танилцуулъя л да. Бидний ардталт бол маш олон шагналууд байна. Тэгээ сүүлийн үед авсан ч гэлтгөө бас гоё шагналуудынхаа түүхийг яриад гоё шагналаа танилцуулъя тий. Энэ юу манай энэ Монголын уран нуграачдаг гэдэг чинь ер нь бол циркийн бол бас яг үннийг хэлэхэд их том шагналуудыг одоо циркийн гэсэн нэрийн том шагналуудыг бол авсан юм штэ бас. Тэгэхдээ би бол бас бусад акробат бусад нөгөө улсуудыг бас аваагүй гэж хэлээгүй. Одоо манай энэ золоо ахлагчтай шийдвэр хонцныхын чинь одоо сая Европоос 2-3 алтан медаль авсан. Тэгээ ер нь дээрээс нь бас Европын орнуудаар аялан тоглож байгаа. Тий, аялан тоглож байгаад ирсэн. Одоо энэ манай залуу жүжигчид бол маш их сайн байна шүү дээ. Одоо яг энэ чигээрээ бол би бас сайн яваасаа гэж бодож байна. Тэгээд эндээс манахаас өөр бас олон уран уралтын студиуд бас байгаа. Дээшээ бас ингээд өргөжж байгаа ингээд студиуд ч бас байгаа тийм ээ. Тэгээд
энэ сайхан медалуудынхаа бас ингээд дараачийн өнгүүдийг бас дорн хуургаад ах болвоо. Тэгээд нэг өнгөн дээр очиад гацаасаа гэж бодоод байгаа, нэг шаргал өнгөн дээр очиад гацаад байгаасаа гэж би бодож байгаа юм тий. Тэгээд цомных нь хэмжээнд томрол. Тий. Цомных нь нэг энэ ямар гоё цом бэ? За энэ ингээд манай сая одоо бид бүгдээс авсан хамгийн том цом тийм ээ. Шилдэг номер байсан шүү танах тийм ээ. Одоо бүх тавилт одоо ийм чинь хамгийн сайхан байсан гэдэг энэ Италиас өгсөн цом. За энэ Италиас авсан нэгдүгээр байрынх нь алтан цом нь байна. За би бас одоо ингээд хөтлөгчтэй одоо ингээд нэг яриад үзчихье. Яа бас жинтэй шүү те. Тэгсэн чи би ингээд алтан цомоо авахтаа ингээд хөөх ямар хүнд юм бэ гэсэн. Юу яриад байгаа юм наа чи алтчтай гэдэг. За тэгээд бид бүгдд бас ингээд Италийн засгийн газар тийм ээ бас түрүү хэлсэнтэй энэ парламентын юм алтан медаль бас өгсөн. Энэ бол ингээд харахад бас эдгээр дундаа юм жижиг хүмүүс 1861-аас 2011 гэсэн байна л да. Энэ юу гэлтгэж байна? Энэ одоо циркийнх нь одоо хөгжсөн он уу? Цирк юм биш. Энэ чинь парламентын Италийн засгийн газрын нөгөө нэг нэрэмжит медаль واخгүй юу? Тийм байна. Тий. За тэгээд л одоо манай энэ Монгол улсын 2 алт байна, тийм ээ. За энэ Хятад улсын А зэрэглээс авсан энэ 2 алтан одоо шилдэг номерын цом байна 2. За энэ урд Хятад улсаас авсан 3 удаагийн хүрэл цом байна. За тэгээд бас энэ дээр хэлэхэд бас одоо манай уран ууралд одоо Монгол улсын одоо маш сайхан одоо нэг том урлагийн сайхан одоо тийм ээ. Нэг ийм нэг их хэсэг том хэсэг тийм ээ. Тэгээд ЮНЕСКО энтерт одоо уран ууралтынхаа одоо батлуулах ингээд бүгд юм дээр бол бид бүгд бас ингээд санаа нэгтэй байдаг. Гэтэл нэг юм бол одоо би одоо төр засгийнхандаа одоо хэлмээр байна тий. Том ах нартаа бас хэлмээр байна. Мундаг одоо гişүүдтэй бас хэлмээр байна. Одоо Монголд одоо уран ууралтын нэг ч хөшөө алгаа. Энэ одоо үндэсний нэг амралт хүрээлэнгийн газартай ганц том уран ууралтын хөшөөтэй болвол нэрээ бас энэ Монгол улсын нүүр царай бас уран ууралтаар бол дэлхийн өнцөг ууланд одоо тийм ээ танигддаг. Дэлхийн одоо хаач ус Монголын уран ууралтыг бол хүн болгон хамгийн спешиал тийм ээ хамгийн одоо классик тийм ээ Монголын уран ууралт бол ер нь бол хаач байхгүй ууралтуудаас хамгийн номер 1 гэдгийг бол хүн болгон бүр баталж байгааг би бол өөрийн нүдээр сонсоод бол маш их сайхан байдаг. Гэтэл манай Монголын уран ууралтын ямар ч хөшөө алга Монголын уран ууралтын төв алга. Тэгээд яг уу энэ дээр бас уул нэг манай ингээд бүх салбарын улсууд маань жоохон анхаарч үзвэл бол их сайхан үйл явдал болох байхаа л гэж би бодож байна. Тэгээд дээрэс нь одоо үе шаталтай ингээд нэг юм Монголын уран ууралтын төв сургууль гэж байвал одоо ямар сайхан бэ те. Хэрвээ тэр нь одоо бүр болохгүй бол зөндөө баяжж байгаа тийм юм тал болно да. Тэгэхээр тэр ямар гоё зураг вэ? Тэрийг үзүүлэх үү? Тэр зургийг үзүүлэх үү? Дурсамж гэсэн. За ямар гоё зураг вэ? Энэ ингээ бод багштай гэдэг ингээд уран бүтээлийн хамтлаг гэж байгаа тийм үндэсний циркээс бид бүгдээд одоо ингээд сайн ингээд ёолкоор одоо манай циркийн маань захиргаа бид бүгд төгсөн. Бод багштай уран бүтээлийн өндөр амжилт хүсье өрөөж шинэ оны минь дэвшүүлж байна гэд их гоё зурагтай гүйцэтгэх захирал Пүрэв Бадам гэдэг хүний гарын үсэг тамхтай. Тийм сайхан дурсамж байна. Тэгээ ер нь ийм байдаг л да. Циркийн урлаг за тэгээ тэр дундаа уран ууралтын урлагийг хөгжүүлэх гээл бас явж байна. Сая бас ярьлаа тий. Ингээ нэг дэмжлэг тусалцаа иймэрхүү зүйлс ер нь байвал яадаг вэ гэж ярьж л байна. Ер нь яг тийм ямар одоо юу ч хэмтэй сэтгэл зүрх бас энэ яваад байна. Магадгүй өөр зүйл хийгээд бас явж болох байсан шүү дээ. Тэгээ би бас нэг хаяа бодд юм уу тий өөрийгөө тий. Одоо нэг бурхан намайг энэ олон хүүхдүүдэд юм заагаад одоо ямар ч гэсэн нэг хүүхдүүдэд нэг тус болооч хийгээл явуулсан бахал гэж би боддоо шүү дээ. Тэгээд одоо багшийнхаа үйл ажиллагааг цааш нь сайн авахулж яваараа гэдэг даалгавраар ирсэн юм шиг би заримдаа боддtiin. Тэгээд ямар ч гэсэн нэг энэ болгоны төлөө нөгөө тусын тулд гэдэг шиг тий. Энэний төлөө би бол бас ингээл тэр чигээр ажиллах болно. Тэгээд яг уу ер нь бол энэ уран ууралт гэдэг чинь бол миний хувьд бол маш сайхан одоо аз жаргалын түлхүүр юм байгаа. Тэгээд одоо эднэртэйгээ хаяа ингээл ноцолд нь хаяа ингээл заримдаа асар их одоо бэрхшээл тулгарна л та тийм ээ. Одоо хүүхдүүдтэй чинь байнга загнаад байж болохгүй, эсвэл хүүхдүүдтэй чинь байнга эрхлүүлээд байж болохгүй. Яг тэр дундуур нь л бас хүүхдүүд чинь арга юуны олж заана гэдэг бол бас тэр бол
одоо хүртэл би суралцаад бараагүй л одоо ажил ингээд байж байна тий. Тэгэхээр бол хүүхэд гэдэг бол угаасаа өөрөөсөө айгүй тийм ариун нандин хүмүүс болохоор ч бас тэр бүгдтэй бол хамгийн наазах нь яаж харьцах вэ гэдэг асуудлаас яаж хүүхдэд юм сургаж яаж өөрсөнд нь юм үлдээх үү гэдэг л ер нь хамгийн их төвхтэй байт юм да. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Буд ахын бас хичээллүүлдэг уран ууралтын бас дугуулын дээр бас ажлынхын байран дээр ирээд Буд ахтай уулзсан ярилцаж хүрлээ. Миний энэ гарт барьсан байгаа мөр бол Буд ахад маань охиных нь бэлгэлсэн бэлэг байдаг юм байна. Тэгээд уг морийг бол бүх шагналынхаа бас тэргүү магнат нь бол бас залж явдаг юм байна. Миний ард байгаа эдгээр шагналууд бол бас олон улсын чанартай тэмцээн уралдаанууд оролцож авсан хүрлээс эхлүүлээд бас алтан цом хүртэл олон шагналууд байна. Тэгээ ямар ч байсан дэлхийд данстай Монгол циркчид маань өнөөдөр бас Монгол циркийн урлагийг хөгжүүлэх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан бас хооч үе бас бэлтгэн за бас зарим циркчид бол бас өөрснөө үзүүлбэрээ үзүүлээд төв дэлхийн чанартай олон уралдаан тэмцээнүүдэд оролцоод явж байна. Мэдээж Монгол циркийн хөгжлийн төв за циркийн урлагийг дэмжигч байгууллага ТV10 сувг дэлхийд данстай Монгол циркчдийг үзэгч та бүхэндээ 7 хоног бүрийн бэм гарагт бас зурвал болгон уламжлал болгон хүргэж байгаа. Өнөөдрийн маань танилцуулсан хүн бол дэлхийд данстай Монгол циркчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Буд ах маань байла. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.